шалны модоор нүүн нүцгэн галтуугаанд баалбаж юм гэж үзсэн. Хөөрхөдөө миний алтан хүрхэн хура. Ээж. Би улсаа дан. Доо тэгүүлмээ. Энэ явдал болохоос нэг цагийн өмнө. Ангир уурга хөхөөж өсгөөж амин үрээс минь ялгаа нүгүй алт шиг хүрхэн минь сайн уу? Сайн байлгүй яах вэ? Төрсөн ээжээс минь ялгаагүй төгс төгөлдөр хатан бижи минь амар минь дүү. Алтан хүрэгнийхээ ачаар амар амгалангийн диваажинд байна ээж нь. Юу болов? Бижи минь би танд нэг юм хэлэх гээд. Юу болов миний хүргэн зүгээр үү? Танда төрсөн өдрийн минь төргий. Ганц минь хүрхийн төлөө сүртэй штэ миний хүчин. Үгүй ээ. Миний танд өгсөн хайр ийм их хүчтэй. За ээж нь ойлголоо баярлаа миний хөө. Өнөөдөр төрсөн өдрөнд тохиож буй хадам ээж амартаа алтан хүргэн сайхнагийн зүгээс өөрийн биеэр айдууны мэдчилгээ бишүүлсэн байна. Ээжийн амт тахан цаа. Баярлаа миний хүргэн. Ээж амьсаа талч. Яачих юм? Миний мөрөөдөл юу гэж ээж? Юу юм миний хөө? Хадам ээжийнхээ ачийг хариулж шүүдрийн туслаар цай чанж өгөх. Сайхан л мөрөөдөлөө миний хөө. Одоо ихтэй хаанаас шүүдрийн тусал олох вэ тийм ээ? Огцоо. Би өглөө богд бол руу гараад шүүдрийн тусал цуглуулаад аваад ирсэн. Миний хайртай хадам ээж шүүдрийн туслаар чансан сүйдээ цагаа аваарай. Базар уу. Төрсөн өдрийн минь төргийн миний сайхан хадам ээж. Яас их билгүй алтан хүргэн минь. Бэлэг дуусгалаагүй. Энэ юу вэ миний хөө? Удаатай аягныг хязгааргүй үргэлжлэх хэн гэр бүлийн аз жаргал, эв нэгдэл, эрүүл урт удаан амьдралыг бэлэгддэг. Тиймээс хайртай дотны хүндээ шинэ гэрт орж буй найз та эсвэл өвөө эмээдээ хамгийн сайн сайхныг бэлэгдэн өгөх бэлэг юм. Лааж байгаа шүү хадам ээж. Лааж штэ миний алтан хүргэн. Танийгаа харахаар л эрхэлмээр санагдаад байгаа юм. За ганцхан удаа шүү. Өчигдөр шөнө манай эхнэр намайг шалны модоор нүүн нүцгэн галтуугаанд баалбаж юм гэж үзсэн. Хөөрхөдөө миний алтан хүрхэн хура. Ээж. Би улсаа дан. Доо тэгүүлмээ. Мөхтэй будаатай авраг хийгээд өгье ээж нь. Энэ бодоотой брендийн бодоо ямар гомцтой юм бэ ээж? 50-д миний алтан хүргэн. Нэр ээж. Оо миний хүү. Хадам ээжтэй эхнэрээсээ л хайртай болно гэж байх уу? Тийм юм гэж юу байх вэ те миний хүү? Ижидтэй чи айлхан санагдсан болохоор л тэгсэн байх. Би ч ерөөсөө эхнэрээ хөөж яваалаа тантай хойштой амьдрий гэж бододсон шүү дээ. I'm sexy and I know it.